заавар хичээлийг оруулах гэж байна. Томьёо оруулгын доод хэсэг дээр маш амархан. За одоо нийлбэрийг олох томьёог олохын тулд тэнцүү тэмдэг авна. Сам товчоо дарна. Тэгээд мөрөө сонгоно. Мөрөө сонгоод доошоо гүйлгэж. Тэгээд таслал тавилаа. Enter товч дарахаар чинь нийлбэр гараад ирнэ гэсэн үг. За дараач хамаа адил тэнцүү тэмдэг заавал аваад сам товчоо аваад сам товчоо дараад одоо мөрөө сонгоно. Мөрөө сонгоод доошоо маузаа чирэг гүйлгээд ингээд нийлбэр гараад Enter товч дарна. Тэнцүү тэмдэг авлаа. Сам товчоо дарлаа. Мөрөө сонголоо. Доош нь маузаа чиглэлээ нийлбэр гараад ирнэ. Одоо үржүрийг яаж олох вэ гэхээр заавал тэнцүү тэмдгийн давна. Мөрөө ихлээр бас сонгоно. Тэнцүү тэмдгийг авчаад мөрөө сонголоо. Одоо энэ дээр үржүрийг хийхийн тулд од тэмдэг авах хэрэгтэй. Од тэмдгийг дарлаа. Одоо мөрөө сонголоо. Ямар тоонд үржүүлэх мөрөө сонголоо. Ингээд гараад ирнэ. За дараагийн муу адил тэнцүү тэмдгийг авлаа. Мөрөө сонголоо. Мөрөө сонгочоод дараа нь од тэмдэг авна. Заавал од тэмдгийг аваад дараагийн мөрөө сонголоо. Enter дарлаа. Дараагийн муу адил тэнцүү тэмдгийг авлаа. Мөрөө сонголоо. Нэг од товчоо дарна. Үржих тэмдгийг хийхин тулд заавал од товчийг дарах хэрэгтэй. Үржих тэмдэг дээр. За одоо ногдорыг хийхин тулд хуваах үйлдэл дээрээ тэнцүү тэмдэг авлаа. Мөрөө сонголоо. Харин хуваах үйлдэл хийхин тулд одоо тэр ташуу зураасыг сонгоно. Ташуу зураасаа сонголоо. Дараагийн мөрийг сонголоо. Enter дарлаа. Маш амархан. За дараагийн мөрөд заавал тэнцүү тэмдгийг авлаа. Мөрөө сонголоо. Дараагийн нь болохоор ташуу зураасаа авлаа. Мөрөө сонголоо. Enter дарлаа. Дараагийн мөрөд тэнцүү тэмдгийг авна. Тэнцүү тэмдэг гэдэг бол маш чухал. Тэнцүү тэмдгийг авлаа. Мөрөө сонголоо. Ташуу зураасаа авлаа. За одоо тэгээд дараагийн мөрийг сонголоо. Enter дарлаа.